За хай. Юу вэ? Тэгэхээр би яг ямар төлөвлөгөөгүй энэ бичлэгийг хийж байна. Тэгээ зүгээр яг надад нэг зүйл бодогдоод тэгээ миний санаанаас ерөөсө гарахгүй байгаа учраас би зүгээр тэр бодлоо хуваалцъя гэж бодлоо. Тэгээ тэрний юуны тухай гэхээр үнэн байхын тухай байхгүй юу? Үнэн байх. Тэгээ мэдээж хүн болгон үннийг хүсдэг шүү дээ. Би хүртэл өөрөө үннийг хүсдэг. Тэр зүйл намайг өвтгсөн ч бай, үгүй ч бай зүгээр л би үннийг хүсдэг. Үнэн байх нь мэдээж гоё те. Худал хуурмаг дурд амьдрснаас илүүтэй тэр зүйл намайг өвтгсөн ч хамаагүй үннийг мэднэ гэдэг бол хамгийн сайхан байдаг. Гэхдээ үнэн гэдэг нэг бодлын маш аюултай. Магадгүй хүнд нэг тийм 100% үннээс илүү зарим нэг зүйл худлаа байсан нь илүү дээр юм шиг санагдаж байгаа. Гэхдээ магадгүй үнэн зүйлийг хэлэх, үнэн зүйлийг үйлдэх, тэгэд өөрөө үннээрээ байх, өөрөө өөртөө үнэнч байх, өөрөө өөртөө үнэн байх гэдэг хамгийн хэцүү зүйл байдаг бах. Бүр хамгийн хэцүү зүйл. Яг тэгэхээр хэрвээ би бүх зүйлд яг үннээсээ хандаад үннээсээ байх юм бол надад байх газар байхгүй байхгүй юу? Яг гэвэл хүмүүс өөрийнхөө сонсхийг хүссэн зүйлээ сонсхийг хүсдэг, сонсдог. Тийм учраас тэр хүмүүсийн сонсхийг хүсдэг зүйлийг хэлэхгүй байвал хүмүүс ер нь бол дургүй байх хандлага илүү байдаг. Тийм учраас баян үннээрээ байх юм бол байнгын л сайн ч бай муу ч бай бүх зүйлийг зүгээр шууд хэлнэ гэсэн үг шүү дээ. Тэг яг миний хувьд гэх юм бол би өөрөө үннээрээ байхыг хүсдэг. Би тэгэж хүмүүст худлаа дүр үзүүлэх дургу, худлаа байх дургу. Ерөнхийдөө тэгэл яг л гоё үннээрээ байхыг хүсдэг. Аль болох эргэн тойрондоо ч гэсэндээ аль болох үнэн хүмүүс байгаасай л гэж хүсдэг. Худал хуурмагийн тэрэнгүүр байгаа учраас. Гэхдээ саяхан миний зүгээр бодолд нэг зүйл орж ирсэн нь юу гэхээр мэдээж надад тодорхой хэмжээний ихтгэл өрөмшил гэдэг зүйл байгаа. Ямар ч үсэн өөрийнхөө хувьд ингээд баримтлаг дүрм гэж байгаа байхгүй юу? За би яад ч үсэн би ийм зүйл хийж болохгүй, яад ч үсэн би ийм болохгүй. Ийм болох юм бол би яг өөрөөсөө урвж байгаа хэрэгээс ялгаа байхгүй. Би өөрөөсөө урвахыг хүсэхгүй байна. Би ямар ч үед өөрөөхөө байна. Ямар ч үед өөрийнхөө баримтлсан баримтаараа ингээд амьдрын. Энэ бол миний амьдрал те. Миний амьдралтаа баримтлж байгаа тэр зүйл гээд ингээд явж байгаа шүү дээ. Тэгэд хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр зарим нэг зүйл дээр би жоохон өөрөөсөө урах үйлдэл гаргаад байгаа юм болов уу гэж бодохгүй юу. Зарим нэг зүйл дээр өөрийнхөө баримтлагдаг тэр зүйлээсээ арай өөр зүйл хийх гээд байгаа юм шиг арай нэг тийм өөрийгөө бятрах гээд байгаа юм шиг санагдаад байхгүй юу. Тэгээ жишээ нь за нэг жишээ аваад үзлээ гэж бодоход за би нэг ийм хүн байлаа гэж бодъё. Надад амар санхүүгийн асуудал байгаа гэж бодъё. Бүр аимшигтай. Надад идэх хоолны мөнгө ч юм уу эсвэл амьдрах газар ч юм уу юу ч байхгүй заяа. Тэгээ би ингээд амар мөнгөгүй эсвэл манай гэр бүлийнхэн бүгдээрээ ингээд амар мөнгөний асуудалтай ингээд проблемтай. Тэгээд надад хамгийн хэрэгтэй зүйл нь мөнгө. Тэгжиж юу гэдэг би ингээд идэх хоолтой өмсөх хувцастай гэр оронтой гэр бүл дотны хүмүүсээ ингээд сайхан байлгаж чадна. Эсвэл манай гэр бүлийнхэн дотроос хэнийг өвддөг ч юм уу тэр хүнийг эмчлүүлэх хэмнэлийн зардал гэдэг ч юм уу те. Тэгмээд хэрвээ хэн нэг нь надад мөнгө санал болгоод за би чамд ингээд хүссэн хэмжээний чи мөнгийг өгье. Тэгвэл чи ингээд юу гэдэг өөрийнхөө ихтгэл өмчлөөсөө буцчих. Тэ. Одоо гэдэг баян үннээрээ байхыг хүсдэг бол чи одооноос ингээд зүгээр энэ мөнгийг аваад ингээд хэсэг худлаа байчих. Эсвэл ингээд хэсэг ингээд зүгээр худлаа яриад худлаа байгаад зүгээр ингээд бидэнд тусалчих гэдэг ч юм уу тэ. Тиймэрхүү сонголт над дээр хурж ирвэл би яах байсан бол гэж амар бодсон байхгүй. Ерөнхийдөө яг тийм утгаараа биш ч гэсэндээ тэрнтэй жоохон төстэй зүйлүүд ганц хоёр болохын үед болсон. Тэгээ магадгүй хүний тарих хүн гэдэг амтан үргэлж өөрийгөө зөвдөхийн төлөө аюу их зүтгэдэг шүү дээ. Яг ингээд юм болгоныг ерөнхийдөө одоо тухайн нөхцөлд айл болох өөрийнхөө зөв байхын төлөө ингээд ямар ч шалтгаан тавьж болно. Жишээ нь ингээд хүмүүс угаасаа л ингээд худлаа яриад ингээд байгаа юм чинь би жоохон худлаа ярьлаа гэхэд би муухан болчихгүй. Эсвэл ингээд худлаа ярьлаа гэхэд би өөрийгөө нэг батраад байгаа зүйл биш шүү дээ ч гэдэг юм уу. Эсвэл хүн ер нь өөрчлөгддөг шүү дээ. Эсвэл угаасаа нэг амьдрал юм чинь би энэ боломжийг алдаж болохгүй ч юм уу. Ямар тач ингээд аль болох л өөрийгөө зөвтгөх гэж те за би ийм зүйл хэлээгээд ийм болчихгүй шүү дээ зүгээр шүү дээ буцаад ингэ шүү дээ гэл надад хамгийн хэрэгтэй зүйл нь мөнгө шүү дээ. Яг тэр үед л яг хүний жинхэнэ мөн чанар танигдана гэж бодогдоод байгаа байхгүй. Яг тэр үед л би хэн байхаа сонгоно эсвэл хэн нь хинбэ гэдгийг харж чадна. Тэгээ яг үндэ одоо тийм нөхцөл байдал үл надад мөнгө хамгийн хэрэгтэй шүү дээ. Надад юу л хэрэгтэй мөнгө хэрэгтэйгаа би ингээд идэх хоол, унд юу гэдэг ингээд амьдрах хэрэгцээгээ хангах гэдэг юм уу ингээд хамгийн хэрэгтэй зүйл нь мөнгө байгаа даа. Тэгэхэд
Надад тийм санал гарч ирээд би үнэхээр өөртөө үнэнч байх юм бол одоо байгаа мөнгөний асуудал бүгдээрээ хийвэрээ. Гэхдээ нэг юм нь би өөрийнхөө баримтлагдаг ингээд зарчимдаа ингээд явж байгаа. Би ядаж өөрөөсөө урваагүй гэсэн мэдрэмжтэй ядаж надад би байгаа гэсэн мэдрэмжтэй ч юм уу өөртөө итгэл маань ч юм уу ингээд алдагдахгүй хийвэр гэсэн үг. Гэхдээ түүний цаана ингээд юу гэдэг бас сөрөг талууд байгаа шүү дээ. Хэрвээ би тэр мөнгийг авсан бол би ингээд юу гэдэг илүү одооныхоос илүү сайхан амьдрах боломжтой байлаа. Манай гэр бүлийн ханд жаргалтай байх байлаа. Инээ тэрэ гээл те. Сайжрах нөхцлүүд айгүй олон байгаа. Тэгэхээр яг тэгж өөрийнхөө баримтлагдаг зарчим тэр бүх зүйлийг баримтлаад яг өөрийнхөө хүснээрээ тэр өөртөө таалагдж өөртөө үнэнч байж амьдрах нь эргээгээд хүнээс асар их золиос асар их зүйл шаарддаг гэдгийг л яг бас нэг бодлын хэлхийг хүссэн байхгүй юу? Эсвэл бас ойлгохыг хүссэн ч гэдэг юм уу. Мэдээж үнэхээр тэр баримталтаа хатуу байгаад хожих магадлал нь ихэнхдээ бага байж болно. Хожих магадлал айгүй бага. Яагаад гэвэл угаасаа л амьдрал дээр энэ тэнд ингээд харангууд хин л худлаа хайрж гин, хин л хүнийг батирж гин, хин л муу зүйл хийж гин, хин л ингээд өөрийгөө бодож гин. Тэр хүн нь илүү амжилттай, илүү олон боломжтой, илүү юмыг бусдаас илүү хүртээд сайхан явах магадлал нь илүү өндөр байгаад байдаг шүү дээ. Яалтчгүй бод жишээн дээр харахаар арай илүү байгаад байдаг. Тэгэхэд яг цэвэр үнчээр явж байгаа, яг цэвэр ингээд хүнд судлаа ярихгүй, хинээс сулгаа хийхгүй, зөвхөн өөрхөн хүч хөдөлмөрөөрөө явж байгаа хүмүүс юмнаас хожих магадлал хамгийн арай бага байдаг. Тэр хүмүүсийн хувьд бол хамаагүй бага байдаг. Гэхдээ тэр хүмүүс нэг л алдаж болохгүй, мөнгөөр сольж болохгүй эсвэл ямар нэгэн зүйлээр сольж болохгүй зүйл нь юу вэ гэхээр тэр хүмүүс өөртөө итгэж байгаа, тэр хүмүүс өөрөөсөө нүур бууруулаагүй л байгаа. Магадгүй миний хувьд бол өөрөөсөө нүур бууруулахгүй байхаар хичнээн би тэр гоё боломжийг алдсан ч гэсэндээ ядчил цаашдаа амьдрахад надад илүү амар байдаг гэх юм уу, сэтгэл зүйн хувьд ч гэх юм уу ингээд нэг тийм илүү амар яг бигээрээ хിവэрэ байгаа шүү гэдэг ч юм уу. Тэгэхэд яг тэр зүйлээсээ урваад өөр зүйл рүү явчих юм бол дараа нь хичнээн надад ямар ч асуудал байхаа болоод ингээд гоё амьдарч магадгүй ч гэсэндээ надад амьдрах утга учир байхгүй болчих магадгүй гэж боддог хгүй яг ингээд би өөрөөсөө ингээд урвчаад нүур бууруулчаад би одоо яг юунд найдаж эсвэл юунд өөрийгөө магтаж цаашааж амьдрах юм бэ гэдэг. Дэргэд бол би яг үннээрээ яг тэгж өөрийнхөө баримтлаж байгаа зарчимдаа ингээд 100% итгэж найдаж аль болох өөрийгөө батрахгүй гэж явдаг учраас яг надад иймэрхүү сонголт гарч ирээд иймэрхүү зүйл болох юм бол яах вэ гэж айгүй их бодсон. Тэгээд нэг л зүйлийг өөртөө зүгээр хүлээн зөвшөөрөх гэж ойлгуулахыг бас илүү оролдож байх шиг байна. Тэр нь юу гэхээр угаасаа л өөртөө үнч байвал чамд алдах зүйл олон, чамд ингээд тийм амар чи мундаг явахгүй байх байсан ч магадгүй чи өөрийгөө батраад ингээд амар дэшээ сайхан амьдарч болох байсан ч чи өөрийгөө батрахгүй байгаа учраас нэг бодлын дотоод зүйлдээ чи үнцэндээ сайхан амьдарна. Гэхдээ яг батарсан шигээ тэгж сайн явах үгүйг бол сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан их олон зүйлийг чи ирээдүйд алдаж магадгүй шүү. Хитрхи үнэн эсвэл хитрхи ингээд өөрийнхөө баримтлагдаг тэр зарчимдаа үнэнч байх юм бол те хэр баргийн хүнээс гараад байхгүй зориг шүү. Хүмүүсийн хийгээд авахгүй сонголт шүү. Нэг бодлын тэр зүйлээрээ бахархаа зүгээр л яг тэр ихтгэл үнэмшлэрээ тэр зарчмаараа амьдраад энэ амьдралаа дуусгаад ингээд сэтгэл дүүрэн ядчил ингээд энэ ертөнцөөс явсан дээр гэдгийг л яг өөртөө итгүүлж өөртөө хэлхийг л илүү оролцож байна л та. Тийм болохоор яг цаашдаа миний баримтлаж байгаа зарчим өөрчлөгдөхгүй хийвэрэ байна. Тэгэхээр тэрэндээ аль болох үнэнч тууштай бай. Юу ч болсон гэсэн тэрнээсээ урахгүй бай. Тэгэд алдсан олон гой том боломж байсан ч гэсэндээ зүгээр л эцтэй ихэд нэг л амьдраад дуусах хорвоо юм чинь өөртөө үнэнч байсараагаа л дуусна. Илүү үнцэнтэй сайхан төгсгөл байлгүй дээ л гэж өөртөө яг хэлж ойлгуулж итгүүлж гэх юм уу. Тэгээ яг энэ зүйлийн талаар миний толгойд аюух бодол орж ирээд яг хуваалцах хүсэлтэй. Тэгэхээр яг өөрийнхөө баримтлагдаг зарчимдаа үнэнч байгаад өөртөө үнэн байгаад эргэн тойрондоо үнэн байгаад яг энэ замыг сонгочлаагаа л угаасаа асар их золиос, асар их төвчээр, асар их зориг энэ бүх зүйлсүүдийг л айгүй ерөн шаардах юм байна.